Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батсаяа болон мөнхцөл миний би шинэ дугаар хүрэхээр бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 долгионоор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч өрөөтэй бод даатгал, ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бүгд төрөж байна. Өглөөний минь заяа. Өглөөний минь. За хоёлаа. Америк төв рүү аялах нь дээ өнөөдөр. Зя тэгээд Бразил буюу одоо гарчгийн цус солилцсон Бразил гэж өгсөн байгаа. За ягаад цус солилцсон Бразил вэ гэхээр би Бразилд очиж исэн. Тэгээд Бразилд очиод юу ойлгосон гэхээр Бразилд буунгууд манай хөтөч хамгийн түрүүнд хэлсэн. За та бүхэн дэлхийн хамгийн интернэшнл улсад ирлээ гэдэгсэн. Яагаад гэдгсэн чинь Америкууд өөрсдөө хамгийн интернэшнл гэдэг. Яг үүндээ бол манай Бразилчууд бол хамгийн интернэшнл гэдэг. Тэнгүүтээ манай хүн амын бараг тална гэж байгаа. Одоо 45% нь одоо холимцтой хүмүүс гэдэг гэж байгаа. Тэрийг пардо гэд нэрлэлсэн. Тэр нь ямар ялгаатай вэ гэхээр Европ, Африкууд, Европууд болон одоо нутгийн уугуулуудтай тий. Уугуулууд маш олон янз байгаа шүү дээ. Тэгээд уугуулууд Африкууд, Азууд гэдэг нь холилдоод. Тэндээсээ ингээд яг ямар үндэстний одоо мэдрэхэд хэцүү тий. Тэнгүү тэрийг пардо гэд нэрлэлсэн. Тэгээд тэдний дотор ангилсан. Энэ бол жишээлбэл Европ болон Африкийн релиз гэдэг ч юм уу те. Тэнгүүтээ тэр нь ахаад хэд ингээд релизсэн. Тэгээ тийм учраас өөрсдөө бол олон үндэстний нутаг гэж ярьдаг. Тийм учраас хамгийн интернэшнл гэдэг. Тийм учраас бид нар цус солилцсон гэдэг нь албаар нэг тийм юу утгаар хэлж байгаа шүү те. Олон үндэстний гэдэг утгаар хэлж байгаа. Олон үндэстний хэлээр амар тийм түгээмэл нэр болох гээд байгаа учраас албаар ийм нэрийг сонгож өгсөн шүү те. Дээрээс нь Бразилд бол явж байгаа бас нэг юм ойлгосон. Үнэхээр олон үндэстний гэдэг нь би өөрийгөө гадаад гэж бодоагүй. Яг л намайг ингээд явж болохоор манай нутгийн японочдын нэг солонгосууд нэг гэж боддог юм л. Яг л 2 сая гаруй японочд энэ байдаг. Учраас японочдыг одоо Аз хүмүүсийг гадаад гэж харддаггүй. Манай Бразилийн японочд, Бразилийн солонгосууд гэж хардаг. Энэ шалтгаанаар бол бидний бол гадаад гэж харахгүйсэн. Тэгээ яг харахгүй бид нар бас ингээд нэг Азууд явж болохоор нөө жуулчд явж байгаа нэг нөгөөд нь хоорондоо Португалаар харьлаа. Өн тэгэл үзэж манай энэ ингээд юуныхаа Бразилчудаа тий. Эдгээр ингээд Япон гаралтай. Гэхдээ одоо энд ингээд өс төрөөд ингээд бараг 100 жил болж байгаа хүмүүс учраас эдгээр бол Бразил хүмүүсээ гэдэг хэлж ирсэн. Тэгээ яа харахгүй Бразил бол олон үндэстний одоо хамгийн миксд цусуудын нэг байна. Тэгээ олон үндэс угсаатай хүмүүс байгаагаас гадна сүүлийн үед тэр пардо гэдэг одоо бидний мэдхийн дэлхийд те үүссэн хамгийн сүүлийн үндэстэн гэж үзээд байгаа. Бас яг тэгээд тэр олон үндэстнүүд бий болгоод өөрийн ондоошил онцлог байдалтай нэг үндэстэн үүсгэсэн байгаа нь пардочууд. Одоогийн бидний ярих бразилчууд юм байна. За тэгэхээр уламжлалсаар би нэвтрүүлгээ Бразил улсын талаар онцлог сонирхолтой баримтуудаар эхлэе. За гоё мэдээ гэвэл монголчууд Бразил руу визгүй аялах боломжтой. За яг гоё мэдээний хажуугаар мэдээж таатай сар мэдээ байгаа. Сарч байх уу? Жохон хүндрэлтэй. Тэр нь бид нар аялж очиход маш удаан аялна. За Улаанбаатараас бид нар Стамбул юм уу? Ер нь бол Стамбул тэгээд Португалаас шууд нислэгүүд байдаг юм байна. Төв Европын зарим нэг Стамбулаас хамгийн гайгүй. Тийм тэгээд бараг 33 цагийн аялал болдог. Тийм. Юм байлээ. Тэгэхээр тийм байна. Гэтэ визгүй сайхан нь. Стамбулаас Бразил руу ч марг 16 17 цаг явжсэн шүү. Дотроо тогооч тонгоц анхуу тавьж үзсэн шүү дээ. Яг чижээч тийм онгоцсон ч үзэхгүй. Тийм үү. Ороод л нүүжлэгч нар ууштай те. Хажуугаар ингээл тогооч ингээл яваалсан мөх тогооч явцтай. Тэгэл гайхсан чи манай ганхуу бахтай биш. Өөр нэг лаг аялдаг хүн тавьчихдаг гэж хэлжсэн. Өөний харал да наа чи ингээд олон удаа хоол иднэлээ тоогооч байхгүй болохгүй гэд. Тэгж явжсэн. Сонирхол юм билээ. Гоё юм байна те. За Бразилийн маань албан ёсны нэр нь бол холбооны бүгд найрамдах Бразил улс. Нийслэл хот нь Бразилия. Тийм бид нар Рио де Жанейро ч юм уу Сан Пауло гэж удаад байдаг шүү дээ. Гэтэл одоогийн албан ёсны нийслэл нь Бразилия бөгөөд 1960 оноос хойш холбооны бүгд найрамдах Бразил улсын нийслэл хот болсон юм байна. За хамгийн том хот нь мэдээж Сан Пауло. Албан ёсны хэл нь Португал хэл. За Португал хэлээр ярьдаг хүн амынхантай Португал хэлээр хамгийн их хүн Бразилд ярьдаг байх нь шүү дээ. Португалд биш. Португалд биш те. Тэгээд дэлхийн хамгийн их католик шашинтай хүмүүс байдаг улс юм байна. За тэг хүн ам нь 2.3 сая 2024 213 сая. Тий 200 уучлаарай 203 одоо 213 гэж байна. 213 сая. За надад байгаа мэдээ бол 203 сая гэж байна. За газар нутгийн талбай нь бол 8.5 сая км квадрат талбайтай. Дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 5-т ордог юм байна. За нэг сонирхолтой зүйл нь нийт одоо газар нутгийн 47
Америк Өмнөд Америкийг одоо тусдан ТV гэж үзэх юм бол Өмнөд Америк ТV-ийн газар нутгийн 47% эзэлдэг бөгөөд 7 улстай хил залгадаг. Аргентин, Боливи, Перу, Колумб, Венесуэл, Гаяна, Уругвай. Өмнөд Америкээс ердөө 2 улс хэлдэг. Нэг нь юу? Чили. Нөгөөх нь юу вэ? Эквадор байсан. Шинэ нэртэй хэлдэг. Тэгээд бас нэг сонирхолтой хэлтэй. Тий. Бразил 47% эзэлж байгаа ш ТV-ийнхаа. Тэнгүүтээ Бразилийн газар нутгийн 60% нь Амазоны эзэлж байгаа. За нэг сонирхолтой улстай хэл залгадаг нь Френч Гиана гэж байна те. Франц улсын хөлийн чанд дахь засаг захиргааны нэгж тооцогддог бөгөөд Франц улсын газар нутагт тооцогддог юм байна. Тэгэхээр Европын холбоотой Франц улстай бас хэл залгадаг байна. Тэгээд энэ хил нь 730 км урт үргэлжилдэг гэж байгаа. Гэтэл одоо Европын их газрын Франц өөрөө аль ч улстай тийм урт хил байхгүй. Гэтэл Франц 730 км-ийн хилийг Бразил улстай хуваадаг юм байна. За тэгээд энэ нь Ояпок гэж гол бараг ингээ байгалийн хэлээр тэр одоо Францын одоо хөлийн чандах нутаг болон Бразил хоёрын хэл тогтоогддог бөгөөд 2017 онд том гүр барьжилтаа Ояпок гол дээрх гүр гэж ярьсан бөгөөд тэр нь одоо Франц Генеагийн одоо Ояпокийн Сент Жорж гэдэг хоттой хил залгадаг. Тэгээ энэ хоёрыг холбосон анхны цорын ганц гүр болсон юм байна. За тэгээ Бразилийн газар нутгийн дийлэн хувьд маш олон экосистемүүд байдаг бөгөөд Амазоны ширэнгээ, Пантанатал намархаг цав газар, кампус буюу тал тэгээд Атлантын ой. Атлантын ой нь одоо газар нутгийнхаа зүүн урд хэсгээр байдаг. Их баялаг ширэнгийн ой юм бэлээ. За цаг үеийн хувьд бол экваторын халуун орны субтропикийн одоо уур амьсгалтай маш олон янзын биологийн төрөл зүйлүүд байдаг. Ер нь дэлхий дээр нийт биологийн төрөл зүйлийн 20% нь Амазоны ширэнгийн ойд. Тэгэлж амар хаас тийм маш баялаг. Нийт одоо 5 амтны нэг төрөл нь л одоо барьцал байдаг л гэсэн үг байхгүй. За тэгээд Өмнөд Америкт байгаа. Тэгсэн мөртлөө яагаад хамгийн их хүн Португалаар яриад хамгийн их католик шашинтай хүмүүс байгаад байна гэдэг нь сонирхолтой. Мэдээж Португалийн колонисэн. Гэтэ хэрхэн Португалийн колониусан талаар нь хуваалцъя. За тийм. Наад ч өстой сонирхолтой түүх байгаа да. За 1494 онд Tordesillas-ийн гэрээ гэж байгуулсан юм байна. Тэр нь одоо тухайн үеийн Португалийн хаан тулс, тухайн үеийн Испаний хаан тулс маань Кастилийн Crown гэдэг Кастилийн гэр бүл төрөөр барьжсэн хаанцагтай. За энэ хоёр улс хоорондоо гэрээ байгуулжээ. За тэгээд Италийн Tordesillas гэдэг хотод байгуулсан юм байна. 1494 оны 6 сарын 7-нд. За энэ нь ямар учиртай вэ гэхээр тухайн үед дундад зүүн аль аль нь хүчрхэг эзэнт гүрэн болцсон. Тэнгис далайг иргэшээжилсэн. Тэнгис далайгаар аялаад армада флотууд явуулаад шинэ газар нутгийг нээж өөрийн колон болгож улсыг орноо баяжуулах хаан тулсаа баяжуулах компанид ажиллагаа тухайн үед бол өрнжсэн. За энэ үед аль аль нь хөрш зэрэгэлдээ орнууд байдаг. Аль аль нь хаанцагтай, аль аль нь хүчрхэг одоо тэнгисийн флоттой учраас хаш аялахаа хуваачаа. Аль газрыг иргэшээгээ хуваачигээд одоо тухайн үеийн Капе Верде буюу тэр нь Португалийн газар нутаг байсан. Одоо манайхаар хуучны ногоон шөнө арал гэж байгаа юм тий. Ногоон шөнө арал гэдэг үү тий. За тэр арлаас Атлантын тэнгис рүү 2000 км. За татаа тэнд Tordesillas-ийн шугам гэж татсан байгаа. Tordesillas-ийн тэр шугамаас баруун тийших газар нутгийг Испани иргэшээн. Испани одоо шинэ газар нутаг олвол өөрийн колониуд тогтоож иргэшээн. Тэрнээс зүүн тал руу Португал иргэшээнэ гэж тохирсон юм байна тэр гэрээгээр. За тийм учраас нөгөө Интигийн тэнгистэй энэ номхон далаа руу Португалийн колониуд их байгаадсан. Баруун тишээ одоо бидний мэддэг хоёулагийн ярьсан Мексик Өмнөд Америкийн хойд одоо Карибын тэнгисийн орнууд ч бүгд Испани колонисэн юм байна. Тэгэж тохирсон тийм гэрээ байсан. За тэгээд тэр гэрээний дагуу 1500 онд одоо Португалийн одоо хааны одоо арминтай хааны тэнгисийн флотын нэрэн заа ээж гоё нэртэй байсан. Нэр юм блэ нөгөө гоё нэрээ сандаггүй. За Португалчууд ингээд Аз руу ингээд одоо иршилж байгаа шүү дээ тий. Эдрүү аялж байгаа. Тэнгүүл Азад одоо том колониуд байдаг. Одоо энэ тэгээд Азийн хоёр томоос хоёуланд нь нэг том хот байгуулсан. Нэг нь Макао гэдэг одоо олтол байгаа тий. За нөгөөх нь бас одоо олтол байгаа хүмүүс төдийлөн сонсож байгаа бах Бангкок хэлтнээ кинонд ордог Гоа гэдэг.
Индигийн Гоа. Тэр чинь бол яг нэг Португал байгаа. Тэнгүүл одоо ингээ Португал дээр Макао, Гоа гэдэг нэрлэл байгаа ш. Тэнгүүл одоо Бразилийн хамгийн том Сан Пауло чинь Сао Пауло гэдэг ч юм уу те. Яг энэ Португалаар ингээ нэрлэгддэг ийм бас ялгаанууд байгаа даа. За би тэр оронд Бразилд холбоотой юунуудыг ярьж явах. За тэгээ. За би Бразил дээр айгүй олон ярих юм байна. Тийм учраас зарим сонирхолтой юмнуудын зүгээр сайхан дурдаад товч явчих заяа. За Амазоны одоо ой бол Бразилийн газар нутгийн 60% эзэлдэг. 60% эзэлдэг. За Бразил бол 400-аас дээш одоо тийм онгоцны бодолтой. Маш олон онгоцны бодолтой гэсэн үг. Олон улсын онгоцны бодлууд. Ер нь бол олон улсын болон доместик нийлээд маш олон онгоцны. Яг бол Бразил өөрөө нэг яг юутай Америктэй адилхан. Америк бол яг ингээд машинаар идэх боломж бол Бразил машинаар идэх боломжгүй маш их газар байгаа. Маш их ойтой, гол нууртай, одоо мөрөнтэй те. Бразилийн 1 км баруун эргээс зүүн эрг орохоос илүү Бразилийн зүүн эргээс Африк орох нь ойрхон байхгүй. Тийм том газар нутагтай. Одоо Монголын зүүн талаас баруун талаас гэдэгтэй адилхан бүгд бүтэн тэвний ойрхон багдаг. Тийм том газар нутаг Бразил байна. За тэгээд тэгвэл би Бразилийнхаа түүх рүү буцаад очив. За тэгээд 1500 онд Португалийн эрхэм Педро Альварес Кабрал тий ингэж хүн одоо Португалийн эзэн хааны хөлөг онгоцуудаагаар одоогийн бидний мэдих Бразилийн газар ирэг дээр буусан юм байна. За тэгээд тэр нөгөө Тордесиалесийн гэрээнээс зүүн тийшээ байсан учраас Португалийн эзэн хааны өмнөөс тухайн газар нутгийг колоничлох өөрийн иргэшээлээ тогтоох хэрэгтэй болсон юм байна. За энэ гэрээг тэгээд ер нь бол 17 дугаар зуун хүртэл ер нь бол энэ гэрээний дагуу явж байгаа. Тэрнээс хойш Англи болон Францтэй, Голландууд те нөгөө Атлантын тэнгисийн болон тэр бус дарлуудыг нээж өөрийн тө колон болгож исэн учраас түүнээс хойш ер нь бол энэ гэрээг тоохоо ийдсэн юм байна. За тэгээ энэ гэрээний улмаас тэр нөгөө Тордесиалесийн шугамнаас зүүн тийшээ зүүн талын ирэг дээр нь болсон байна шүү дээ тий. Байсан учраас Португал өөрийн колониусаа өөрийн колонио байгуулад тэгээд өнөөдөр одоо Португал хэлээр хамгийн их ярьдаг хүн Бразилд байна. Тэгээ Португалууд өөрсдөө католик шашинтай учраас хамгийн их католик шашинтай хүмүүс одоогийн Бразил улсад байгаа юм байна. За тэгээ колоны хувьд бол ер нь эхэндээ за Бразил гэдэг нэр нь өөрөө Бразил вуд гэж мод юм байна. Улаан өнгийн. Гой улаан өнгийн будаг гаргадаг мод юм байна. За колоны эхний он жилүүдэд бол за ер нь бол албан бус тоогоор гэж байгаа. Гэхдээ Португалчууд анх Бразилийг тэ зүүн эргээс эхлээд колонидлж эхлэхэд нийт 7 сая гаруй нутгийн угуул иргэд байсан гэсэн. Тооцоо байна. За тэр нь юу гэж хэлж байна гэхээр маш их хүн байсан байгаа. 7 сая гэдэг чинь тухайн үед 16 дугаар зуун бид нар ярьж байгаа шүү дээ. Тэгээд ер нь тэр чинь тоос нь орно шүү дээ. Энэ бол тухайн тоологдох зөндөө байгаа тий. Нутгийн угуул иргэд байсан. За тэгээд анх бол Бразилийг өөрийн одоо шинэ тэгээ Португал колон нутгаа юуг нь одоо тэгээ ашиглаж эхэлж ирсэн бэхээр Бразил вуд гэдэг нэрнээс тэр нь улаан өнгөтэй маш тансаг мод юм байна л да. Тэр ихлэ эрэг орчим ингээд суурьшлын бүсүүд бий болгоод эрэг орчмоос нөгөө улаан моднуудаа тайрч одоо их газар руугаа явж худалдаа явуулж те худалдаа арилжаа хийж эхэлсэн юм байна. За колоны эхний он жилүүдэд бол харьцангуй нутгийн иргэд Португал хоёр нь бол харьцангуй эв найрамдлын те. Одоо арилжаа 8-ны тохиролцоотой нутгийн иргэдэд тодорхой хэмжээний шагнал урамшуулдаг. Тэгээд түүнийх нь ариут нутгийн иргэд тэр Европт үнэтэй байгаа тэр Бразилуудыг тайрж өгдөг байсан юм байна. За тэгээд нөгөө 10 гаруй жилийн дараа ер нь энэ тийм амар амгалан тэр 50 харилцаа нь байхгүй болсон гинэ. Ягаад тэгэхээр нөгөө шинэ колон нутгаас маш их хэмжээний ашиг орлого олж ирсэн юм байна. За тэгээ маш их хэмжээний Бразилуудыг тайрч исэн учраас тэр тайрсан модыг нь тайрсан газар нутгийг газар тариаланд ашиглах шаардлагатай болсон учраас нутгийн иргэдийг одоо тэднэртэй арилжаа 8-ны харилцаатай байснаас тэгээ тэднийг одоо бол болгоод газар тариаланд ашиглуулах нь илүү ашигтай байсан учраас нутгийн иргэдтэй ер нь бол хурц одоо мөргөлдөөнүүд гарч эхэлсэн. Түүний хариуд нөгөө талаар нөгөө Европоос ирсэн шин суурин хүмүүсийн авчирсан халдвар төвчнүүдэд нутгийн иргэдэд байгалийн дархлаа угуул иргэдэд байгалийн дархлаа байгаагүй учраас маш ихээр одоо амнаас алдсан тоо толгойд багассан учраас гэтэл нөгөө газар тариалан эрхлэх боломжтой газар нутгийн хэмжээд хэлснээр тэр үед Португалууд ямар санаа болсон бэ гэхээр угийн өөрсдөө баруун Африкийн боолын худалдааг эхлүүлчихсэн байсан Португалууд. Тэгэхээр баруун Африкаас боолууд авчираад шинэ колони газар нутагтаа суулгаад зөвхөн мод тий гайхалтай тэр улаан модыг нь ашиглахаас гадна газар тариаланд ашиглаж эхэлсэн учраас Америкийн одоо бид нар бол нөгөө боолын худалдаа хамгийн их одоо боолууд очисон газар би бол Америк нэгдсэн улс гэж боддог байсан байхгүй юу? Хойд Америк. Гэсэн чинь одоогийн бидний мэдих Бразил 8 дахин их боол очижсэн. Баруун Африкаас боолууд орцсон гэж байгаа. Ангол, Мозамбик, Конго орчмоос. За тэгээ маш их боол ойцсон. За тэгээд ер нь бол нөгөө
гайхалтай модоо ашиглаад нөгөө тэр газар тариалан ашиглаад байхын хажуугаар алт олцсон юм байна. За тийм учраас ер нь бол Бразил колон улсын хувьд бол Португалийг баяжуулчихсан. Маш их хэмжээний эд баялаг, эд агуурстай тэр улсаас ер нь бол ашиглаж эхэлжсэн. За тийм учраас одоогоор хүн амынхантай 47% нь Европ гаралтай. 43% нь Пардо буюу тэ холимог. За тэгээ 8% нь Африк гаралтай, 1% нь Япон гаралтай гэж байгаа юм тий. Аз. Одоо энэ Зүүн Аз гэж байгаа юм да. Зүүн Аз. Тэгээд 0.5-аас 1% нь нутгийн уугуул иргэд байдаг юм байна. За тэгээ нийт хүн амынх нь 87% нь хот суурин газруудад амьдардаг. За хамгийн том хот нь Сао Пауло 22 сая хүн амтай. Дэлхийн 5 том хотын нэг. Одоо нийт урбан метрополитен харьяараа маш том гэсэн үг. Асар том хот гэсэн үг. Тийм Паул Бразил гэх юм байна. Нөгөө Бразил модны маань нэрийг мартаад байсан. За тэгэхээр ер нь бол 19 дугаар зууны ихэнх хүртэлтэй 1800-аад оны ер нь 1800-аад оны их хүртэл Португал бол ер нь өөрийн колони байдлаар Бразилийг одоо ашиглаж байсан те. Маш их болоодыг авчирсан, газар тариалан эрхэлсэн. За тэгээд 1860 он. Тэрнээс өмнө штэ алт олдсон. Ер нь бол маш их байгалийн баялагийг нь сөөлөмжсэн. Гэхдээ колони улс статустай их газрын Португалаас тэднийг одоо застдаг иргэшээдэг байсан байх нь байна. За нэг сонирхолтой зүйл бас Наполеоны одоо хийсэн те түүний одоо эдлэн түрэмгийлэх үйл ажиллагааны нэг нөлөө нь Португалд яасан бэ гэхээр 1807 онд Европ Наполеон Бонапартын харимтай Португалийг довтолж эхэлсэн. Тэгээ Португал одоо улс нь Британий одоо хаанттай гэр бүлтэй холбоотон байсан учраас Португал Наполеонд эзэмдэхэд Наполеоны хаант засаг нь Британий засгийн одоо Британий хаант Британий засгийн газрын хамгаалт дэмжлэгтэйгээр засаг захиргаагаа Португал руу нөлөөлсөн байна. За үүнд тухайн үеийн хаан 6 дугаар Хуан хааны гэр бүл дээд язгууртнууд засгийн газрын гол байгууллагууд архив сан хөмрөг болон түүх бичиг баримтуудаа нийт ер нь 15,000 гаруй хүн Атлантын далайг гатлаад Рио де Жанейрод очсон байна. Тэгэхээр Португал одоо хаант Португал улсын засаг захиргаа нь өөрөө Бразилд нүүж очсон гэсэн үг. За тэгээд энэ хугацаанд юу болсон бэ гэхээр дөнгөж нөгөө те их газрын улс нь Наполеонд эзлэгдсэн байгаа. Шинэ газар нутаг дээр ингээд Рио де Жанейро дээртэл колони улс одоо колони байсан учраас дэд бүц хөгжөөгөө зам тээвэр тавигдаагүй тийм газар өгтчихлээ. За тэгээ Португал их газрын Португал руугаа хан засаг нь эргэн очих нь тодорхойгүй учраас байгаа газраа засахаас өөр аргагүй байдал төрсэн юм байна. За тэгээ байгаа газраа засаад тэр хугацааны он жилүүдэд бол 1821 он хүртэл баггүй. Энэ хугацааны он жилүүдэд Бразил маш хурдцтай хөгжсөн. Боловсролын байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд байгуулагдсан, дэд бүтэд барьсан, үйлдвэрүүд барьсан те. Маш их угийн баян мөнгө одоо те байгалийн баялаг ихтэй түүнээсээ маш их хэмжээний орлого олдог байсан учраас за тэгээ бүх том олон улсын бомбуудаа одоо гадаад худалдаанд нээлттэй болгоод тэр тусам Британий худалдаачдад нээлттэй болгосон. Тэгээ үйлдвэрлэжилтийг эхлэл тавигдсан. За тэгээд хааны ордонтэй Риод очингуудаа анхны ихтэй сургуулиудыг байгуулсан шинжлэх ухааны актив, хааны номын сан, тэр нь одоогийн Бразилийн үндэсний номын сан, за тэгээд театр, музей, соёлын байгууллагуудыг байгуулсан. За тэгээд шүүх, яамдууд, төрийн бүх системийг Бразилд байгуулж одоо шинээр бий болгосон гэсэн үг. Рио де Жанейро нь үндсэндээ Европын нийслэл хот шиг болж хөгжсөн юм байна. За тэгээд 1821 онд нэг сонирхолтой зүйл нь юу болсон бэ гэхээр нөгөө Наполеон буугаад өгөх ирээр Португал нөгөө шин засаг захиргааны нэг буцаахаас өөр аргагүй байдал төрсэн. Бразилаас Португал руу буцаагаа нүүлгэсэн гэсэн үг тий. Гэхдээ 1808 онд нөгөө 7 онд очоод тий нэг жил ерөн суугаад нөгөө их газрлын Португал руу хизээ буцах нь тодорхойгүй байсан учраас Бразилийн хамт улсыг Empire гэж байгаа. Бразилийн хамт улсыг байгуулсан. За тэр нь ямар нэртэй байсан бэхээр Португал, Бразил, Алгаврын нэгдсэн вант улс гэж статустай болоод тэр нь 1815 онд юм байна. Португал, Бразил, Алгаврын нэгдсэн вант улсыг байгуулад тэрэнд одоо Бразилд түүхэн чухал ач холбогдолтой зүйл болсон. Яагаад тэгэхээр колони улс байжгаад энэ хамт улсын одоо тэ бүрэн эрхтэй нэг тусгаар одоо хэсэг болж статус нь агсан гэсэн үг. За тэ 1821 онд нөгөө буцахтаа юу болсон бэ гэхээр нөгөө тухайн үеийн хааны хүү гэж байгаа Педро нэг гэж байгаа. Педро Бразилоор бол Педро шүү дээ. Педро нэгийг аавна тухайн нутгаа одоо тэ нутгийг Бразилийг засгаар үлдээгээд өөрөө
нөгөө засаг захиргааны нэг юм аваад их газар руугаа буцсан. Тэгээ тэр хооронд нь юу болсон бэхээр Педро нөрөө Бразилд өссөн. Тухайн үед Бразил чинь Колумбосноос хойш 200 жил өнгөрсөн. Нутгийн нөгөө өөрсдийн баян худалдаачин арилжаачид бий болсон, өөрсдийн академи, өөрийн юм сурвалж угсаатай те Бразилаас өссөн, төрж бий болсон Португалийн баян сурвалж угсаатай гэр бүл бий болсон учраас тэднэр нь Бразил тусгаар улс байх хэрэгтэй юм байна. Бид нар те эзэнт гүрний нийслэл байж чадлаа, төв байж чадлаа те Португалийг. Тийм учраас бид нэр өөрсдийн тусгаар улс болох ёстой байна гэд нөгөө талаар нөгөө хаанд одоо Португалийн хаанд улсын авчирснаас хойш бий болгосон тэр дэд бүтцийн хөгжил юмн дээр те ер нь бол үндэсний ондоошл бий болчихсон байсан. Бид нэр яагаад Португалийн хаанд улсын нэг харьяа байх ёстой гэж бид нэр өөрийн тусгаар улс болох боломжтой байна гэд тэгээ Педро нь өөрөө хэдийгээр Португалийн хааны хүү боловч өөрөө Бразилд өссөн. Тэгээд нөгөө тухайн нутгийн одоо элитэнтэй тэр аристократууд нь түүнийг маш их дэмждэг байсан учраас тэр ер нь бол Бразилийг тусгаар улс болгон зарлаад 1822 онд тусгаар улс болсон зарласан. Дээрээс нь энэ яг Өмнөд Америк тэр чигээр одоо нэг явсан бүүмэлтэй тий. Одоо Испаноос ингээд Наполеоны нөлөөнс бол Наполеон ч одоо зөвхөн Зөв Европын чөлөөлөхөөс лөө бас энэ колони орнуудад чөлөөс ялангуяа Испани, Португал энэ тий. Испани маш олон одоо колониуд 1800-аад оны ихээр дандаа өөрсдөө бие даасуулс одоо Аргентин, Колумб, Венесуэл ч юм уу тий. Тэгвэл яг энэтэй адилхан Бразилд яг энэ нөхцөл байдал унсан. Яг Испаноч, Португал байсан ч гэсэн яг адилхан хүмүүс байгаа юм чинь адилхан тустай ус болох эхлэх гарсан байна. Тэгсэн чинь эндээс нэг сонирхолтой юм гарсан. Рио де Жанейро хот гэж байгаа шүү дээ. Рио де Жанейро хот гэдэг нь болохоор 1-р сарын гол гэсэн үг тий. Рио гэдэг нь гол. Одоо Жанейро гэдэг нь Жанейро гэсэн үг тий. 1-р сарын гол гэдэг. Европын одоо Европ байдаггүй Европын цорын ганц нийслэл Рио де Жанейро хот байхгүй. Одоо Португалийн нийслэл Рио де Жанейро байсан ш нэг хэсэг тий. Тэгэхээр энэ болохоор Европын түүхэндх Европ байдаггүй ганц нийслэл байсан юм хот. Энэгээр Португалийн ханд улсын тий. Португалийн ханд улсын. За тийм учиртай юм байна. Ингээд гэтэл нөгөө эзэн хаан Португалд эргэж очиод тэр байдал нь ерөөсөө таалагдаагүй гинэ. Тэгээд ер нь анхандаа бол Бразилийн статусыг нь нөгөө тий вант улсын нэгдсэн нэг хэсэг байснаас буцаад колон статус руу шилжүүлэхийг ер нь бол зорж ирсэн юм байна. Тэгээд нөгөө Португалд их газрын Португалд байгаа нөгөө төрийнтэй эрх мэдэл ярьж байгаа эрхтэн ямбтан эрхмүүдэн ч гэсэн тиймэрхүү тэр одоо тий санааг дэмжижсэн боловч үүнийг мэдсэн Педро нэг хүү Бразилд байгаа тий тэгээд тухайн нутагт бий болчихсон тэр нөгөө сурвалж угсаатай гэр бүлүүд, арилжаа 8-аачин худалдаачин баян гэр бүлүүд, академи боловсролтой хүмүүст бий болсон байгаа тий. Бид нар тусгаар тогтнох ёстой гэж тий бүрэн эрхтэй гэж үзсэн учраас 1822 онд Педро нэг Бразилийг тусгаар тогтносон улс болгосон. За 1888 онд болцлыг халаад 1889 онд бүгд найрамдах улс болон зарласан юм байна. За тэгээ 20 дугаар зуунд бол цэргийн дэглэм тогтсон 1964-өөс 1985 оны хооронд за 1985 онд арчлан дахин сэргээд 21 дугаар зуунд бол эдийн засаг нийгмийн ядуурл хэдийгээр буурсан ч гэсэн дэлхийн яг ядууралтай ч гэсэн өнөөдөр дэлхийн хамгийн хүчрэх улсуудын нэг яг харахгүй мөн. За тэгээ модноос гадна Португалыг хамгийн их одоо Бразил юугаар баяжуулсан бэхээр одоо элсэн чихэр буюу чихрийн нишингийн талбай байгаа. За чихрийн нишингийн талбай бол дэлхийд дээр тухайд нөө чихэр бас ховор чихрийн тариалангийн талбай одоо ерөөдөө энэ Карибын нэг сүч маань Бразилаар маш их байсан. За ингээд боолуудыг авчираа чихрийн нишинг буюу одоо энэ чихрээр Бразил бол дэлхийн экспортыг бүлгэнэхэр амар хангажсэн. Энэ бол Португалчуудын хамгийн одоо мөнгөтэй болгосон. За тэгвэл Бразил тусгаар тогтнож байгаа шүү дээ. 1822 онд тусгаар тогтнож байгаа шүү дээ. 22 онд тусгаар тогтонд Бразилчууд яасан бэлэр кофений тариал дээр дэлхийд бас айгүй том усулж гисэн байдаг. Тийм учраас Бразил кофе гэдэг чинь бид нар бол заавал энийг ярих хэрэгтэй. Арабика кофе тий. Энэгээр Бразил айгүй тийм одоо томорж ерөөдөө нийлээ хөгжиж гисэн. За тэгээд Бразилийн эдийн засгийн бол хамгийн том дэмжлэг нь Арабика кофе буюу одоо Сан Пауло ягаад том одоо далаад гарцгүй мөртлөө Бразилийн хамгийн том бод ягаад тийм олон сурчдаг гэхээр Сан Паулогийн эргэн тойрон тэр Минас Жерайс муз олон тэр эргэн тойрны мужууд нь газар тариалангаар маш одоо баялаг байсан. За тийм учраас Сан Паулод болохоор хамгийн том хот болох. Одоо Риогоос бол хамаагүй том хот шүү дээ. Хойд нь очиж хамаагүй том хот. За тэгээд нэг чихрийн нишинг болон тэр кофений тариал дээр маш их алдартай байсан. За тэгээд кофе бол ерөөдөө Бразилийн хувьд бол дэлхийг ерөөхдөө нэг 70-аас 80% нь бол ганцаараа хангаж ирсэн үе байгаа. Энэ болохоор эрсдэлтэй болсон. Одоо 1920-од оны Бразил ингээд дэлхийн кофений 70-аас 80%-ыг хангаж штэ тий. Тэгвэл Бразил кофений нэг өвчин гарах ч юм уу нэг асуудал гарах юм бол дэлхийн кофений зах зээл хямрах аюултай. Бразил хүртэл өөртөө хямарна. Энэ айгуу том аюул байсан. За яг бол энэ одоо яасан байдаг. Болсон байдаг. Дэлхийд хямрал болж байгаа штэ тий. 1929 оны хямрал.
За энэ хямрал болохоор Бразилийн кофений зах зээлийг бол унгаасан. Яг бол бразилчууд кофег өөртөө гээд маш том гээд зах зээлийн баддаг учраас үнэтэй зардаг гэсэн юм байна л да. Үнэтэй зардаг. Кофений энэ дэлхийн хямрал болгон кофег үнэтэй хүмүүс авахаа болно шүү дээ. Тэнгүүл бусад газруудад робуста буюу хямд кофенуудыг одоо зарж эхэлсэн байдаг. Тэнгүүл бразилчууд яасан мэхлээр энэ үнэтэй одоо экспортлж байгаа кофего хүн авахгүй бол хямдхан болох гээд холиод робуста өөртөө хийж эхэлсэн. За тэнгүүд л энэ болохоор ингээд юу яаж байгаа. Энэ бодлогоос харахад бол Бразил их охирол амсаж байгаа. Маш олон кофего далаад айж байгаа, шатааж байгаа. Яг бол муудан шүү дээ тэр чинь тий. Тэгээд ерөөсө тэр юу хэмж чадаагүй ерөөсө тэр кофений бодлого. За тэгээ Бразилчууд хямд кофе өөртөө гэдэг ингүүл нэлээд олон жилийн дараа Бразилийн кофе Мя гэдэг юутай болоод гэрсэн. Одоо тийм. Нэр хүнд нь болчихсон. За энэ болохоор хямралтай холбоотой Бразилчууд нэг үнэтэй зардаг бас айгүй бол юмс холбоотой болж гисэн. За тэнгууд л ингээд явсаар хагаад 1975 онд Black Forest буюу одоо юу болж гисэн байдаг. Бразилийн кофений айгүй том хямрал болоод. За ингээд дэлхийн зах зээл ерөөхдөө Бразилээс гадна Колумб, Гватемала, Этиоп ч юм уу айгүй олон улсууд гарч ирсэн байдаг. За тэгээ 1930-аас 50 онд дэлхийн кофе ерөөхдөө эрэлт айгүй багассан юм байна. Одоо 29 оны хямрал болж байгаа юм. Тэгээ кофе ч ерөөхдөө бас жоохон тансаг хэрэглээ шүү дээ. Монголчууд нэлээд бас гайгүй болоод одоо кофе шоптой кофе хэрэглэдэг болцтой. Тэгвэл дэлхийд эдийн засгийн хямрал болоо, дайн болоо тий маш хүнд үед тус учраас кофений экспорт 20 жил унагвал Бразил кофений экспортын одоо юу алдчихсан байдаг. Орлогоо алдсан байна. Одоо орлогоо алдсан. За дээрэс нь маш олон улсууд ингээд одоо кофег тариалж эхэлсэн. За хамгийн том нь одоо бидний их очдог бас Вьетнам ус байгаа. Хоёр дахь үйлдвэрлэгч. Тийм 1990 оноос Вьетнам энэ кофений зах зээлийг цөм өшгөлж орж ирээд Вьетнамын робуста кофе будуу болгож эхэлсэн байдаг. Тэгээ Вьетнам тэр чинь нэг Денсопны хувьсгалыг Вьетнамд өөртөө авч байгаа шүү дээ. 1979 оны хятадын хувьсгал яг адилхан юутай байгаа учраас өөртөө аваад эдийн засгийн хувьд аягүй том бүүн болсон. Кофе аягүй том нөлөө үзүүлсэн байт юм байна. За хоёлаа ивент ч За тэгээ. За Atlas нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш бод даатгал компани ивент итгэдэг байгаа. Бод даатгал компани уран эрсдлийг давах хүч юм байна. За бод даатгал компани даатгалын салбарт 30 жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг бөгөөд харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг мөн эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүйг цогцоор нь санал болгох юм байна. За өнөөдрийн дугаараараа бид хоёр гадаад аяллаа даатгалыг нь онцлмоор байна. Учир нь од мөндрийнхэн маань шинэ жилээ тэмдэглэхээр удахгүй халуун орн руу явах гэж байна. Тэгээ бид нэр хамт олноороо бод даатгалаараа гадаад аяллаа даатгал хийлгэсэн байгаа. За тэгээ энэ гадаад аяллаа даатгалд юу хамрагдах вэ гэхээр мэдээж гинтийн эрүүл мэндийн үйлчилгээ авах зардлууд гарч болно. За тэгээд онгоц хоцрох, тээш хоцрох, тээш ирэхгүй байх, тээш алдах зэрэг гадаад аялахад бол тохиолдож болдог тийм эрсдлүүд байгаа. Энэ бүгдээс бүрэн хамгаалсан гадаад аяллаа даатгалаар нь од мөндрийнхэн даатгалаа хийлгэсэн байгаа. За тэгээ хүүхдийн өвлийн амралт эхэлж байна. Монголчууд ч гэсэнтэй хүүхдүүдээ аваад утаа унаараас хол нэг сарч болов дулаан газар сайхан амраад ирээгээд маш олноороо аялдаг болсон байгаа. Тэгэхээр та бүхэн аяллаа зэхэхдээ гадаад аяллаа даатгалыг заавал хийлгээрэй гэж хэлмээр байна. Учир нь танд учирч болох эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдлүүдийг хамгаалах юм зорилттой үйлчилгээ юм байна. Та бүхэн хэрхэн одоо бод даатгалд хамрагдаж болох вэ гэхээр бод зураас insurance.com веб хуудасаар ороод эсвэл 7505 48 тэгтэг 7505 48 тэгтэг дугаарыг утсаар холбогдоод бод даатгалын үйлчилгээг аваад өөрсдийн аяллаа аюулгүй эрсдэлгүй болох боломжтой. За бид нар одоо чинь ингэсэн нөгөө олон хүнд 30 хүнд бараг 30 хүнд даатгал хийж байгаа болохоор хүн болгон дээр одоо онлайнаар даатгал хийх төвхтэй жоохон цаг авахар байсан. За тэг хүн болгон маань өөрсдөө тусдаа хийх бас төвхтэй байсан. Тийм учраас бид нар бод даатгал руу холбогдоод байгууллага хариуцсан менежер сонгож аваад тэрнтэй Viber-аар чатаар холбогдоод хүмүүсийн мэдээллийг өгөө тэр нь гэрээгээ зураад манай хүмүүсийн даатгалын мэдээг одоо полисиг баталгаж болоод аваад ирсэн байгаа. Та тэгэхээр мөн байгууллага хамт олноороо явж байгаа бол байгууллага хамт олноороо даатгал хийхийг зөвлөж байна. Тэг өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгч бод даатгалтай баярлалаа. За тэгээд Бразил бол элсэн чихэр болон кофегаар одоо ч дэлхийд хамгийн том экспорт гэж бас хэвээр байгаа. Зах зээлээ алдсан ч гэсэн хамгийн том нэврэл байгаа гэсэн Бразилчууд бол. За Бразил дээр ярих юм ихтэй байгаа учраас нэг хэд хэдэн сэдвүүдийг бас шууд товчлоод маш хурдан ярьж байгаа. За яагаад японочдыг хөт юм бэ гэж байгаа. Ерөнхийдөө 1900-аад оны одоо ихээр японочд ингээд өөрсдөө хүн ам маш ихтэй тэр жижиг гарал дээр
хүн ам ихтэй. Дээрээс нь газар тариал ирэхлээр айгүй хүндөөс учраас Бразилд нь газар тариалан дээр ирэхлэх боломжууд айгүй гоё сонголтууд их. Одоо Аргентин, Бразил ч юм уу те. За тийм учраас Япончууд Бразил руу маш ихээр очиж одоо тэнд газар тариал ирэхлэх ч юм уу те. Өөрсдийн тийм соёлыг төгөөжгсөн. Энэ л болохоор Япончууд айгүй тийм тохирсон гэж байгаа. Бразил яг бол эдийн засгийн хувьд ч юм уу Бразил бол ерөөдөө илүү жисэн чихэр кофе ч юм уу ногоо эсвэл Япончууд очиод өөрсдийн жимс янз янзын тийм тариалан талбаануудыг ихээр бий болгоод тэгээ Сан Пауло орчмоор л байдаг Бразилчууд адилхан. Тэгээ тэрүүгээр маш их олон газар өгөөд Япончууд маш ихээр ирсэн байдаг. Тэгэд хэдэн одоо үеэр ирсэн байдаг. Одоо үед ч юм Япончуудыг бид ингээд баян мундаг гэдэг Япончууд өөрсдөө 1900-аад оны ихээр гадаашаа явж ажил хийдэг гэсэн. Тэрний нэг нь хамгийн томоос нь Бразил. За тэгээд энэ community өссөөр одоо ингээд 2 сая гаруй Япончууд Бразил байдгаа гэдэг энэ том судалгаа байдаг. Тэгээд Бразилчуудад бол Япончуудад бол Бразил бол 2 дахь орно. Хэрвээ ямар нэгэн байдлаар цунами ч юм уу газар хөдлөлт бол янз янзын болоход бид нар Бразилд очино гэж бүр ингээд юм ярьдаг. Ийм газар байгаа. За Бразил ягаад нийслэлээс олсон гэж. Бразилийн одоо ингээл том хотууд Ресифе, Салвадор, Белу Оризонте, Рио де Жанейро, Сан Пауло гэл дандаа ингээд эрэг юм уу эргийн ойролцоо гэдэг юм хотууд байдаг бол Бразилийн төр төв хэсэг рүү дэлхийд одоо Монголыг одоо энэ ч хэдэн нугалж байгаа юм бэ? 4, 5, 6 нугалж байгаа юм уус байгаа байхгүй тий. Ийм том ус нэг талтай айгүйх ингээд хүн амьтан ингээд шавцсан. Тэгээ далайн эргийн одоо эрэг орчим гэсэн. Тэгээ зүүн талаараа гэсэн. Тэнгүүлээ тэр төвөөрөө ерөөсө хот байхгүй. Тэгээ тэн дээр ингээд яг одоогийн байдлаар Бразилд ингээд ан тоочд буюу хүмүүстэй холбоо тогтоогоо 120 гаруй тийм овг аймаг байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чин бол тэр 60-аад он 50-аад онд бүр их байсан гэсэн үг байхгүй тий. Ямар ч тийм аксес холбоо байхгүй. За тэгээд Бразил гэдэг шинэ нийслэлээ одоо гаргая гэ. Дээрээс нь Бразил ерөөдөө яг нэг тийм тогтсон том хот угаасаа байгаагүй өөрсдөө гэсэн уламжлалт. Одоо Мексик ярих бол Мексикийн нийслэлч бол ерөөдөө дээр үе бас уламжлал хааныхан том хотос нь Бразил чинь тийм том хоттой Европуудын байгуулсан хотууд байсан. За тийм учраас Бразилчууд өөрсдөө хоттой болоход 1960 оноос шинэ нийслэл Бразил руугаа нүүсэн. За энэс л Бразил маш их одоо гадаад өрөнд орсон. Маш яг бол тийшээ шинэ хот барина гэдэг өөр асар их зардал байсан. Зөвхөн л одоо тэр Бразилаас юу л зам тавих хэдэн мянган километр зам тавьж байгаа шүү дээ. Одоо зөвхөн тэр далайн хэрэг руугаа тий. За тэгээд нөө онгоцны далавчиг одоо яг нисчиг онгоц чиг тийм одоо хэлбэртэй нийслэлэндэг. За одоо маш их өртөө байсан бол ч ямарсан шинэ нийслэлээ бариад Бразил гэдэг шинэ нийслэлд ямарсан болсон байдаг. 1960 оноос Бразилийн нийслэл бол Бразил болсон юм түүхтэй байдаг. За Бразил дээр болохоор яг онцлог айгүй сонирхолтой зүйлүүд байдаг. Бразилд одоо хүүсээ солиулах одоо тийм хагалгаа байгаа шүү дээ. Энэ болохоор public health буюу одоо монголоор эрүүл мэндийн үйлчлэгэнд нь одоо үнэгүй орцсон байдаг. Тий. Энэ их сонирхолтой юм билэ. За тэгээд Бразилийн одоо шорнон ном унших юм бол 4 өдөр тэр ялаас нь хөнгөлж өгдөг. Нэг ном унших. Тий, нэг ном уншихад 4 өдөр ялаас нь хөнгөлж өгдөг. За Бразилийн колон болохоор мэдээж уламжлалт төвгүү. За тэгээд тэнцвэртэй хөгжил одоо яах гээд бий болох гээд төрөөгөө нүүлгсэн гэдэг хэлж байгаа тий. За Бразил сонгол өгөх заавал өгөх хэрэгтэй хүмүүс одоо компулсори гэж байгаа монголоор тий. Одоо мандатори гэдэг үг ч бас байдаг шүү дээ тий. Ерөнхийдөө нөө заавал зэрэгт явдаг шиг заавал сонгол өгөх юм үүрэг Бразил бол байдаг. За Бразил улс дэлхийн 2 дугаар танд Өмнөд Америкийн улсуудаас ганцаархнаа одоо нөө зэрэг дэлхийн 2 дугаар танд явуулж ирсэн. Яагаад явуулсан бэ гэхээр Бразил ингээд дайн өдөөсөн Япон, Итали, Германд бүгдэнтэй нэгэд эдийн засгийн хувьд харилцаа холбоотой Япончуудыг ходыг Итали руу, Герман руу ингээд хүнс нийлүүлдэг байсан боловч 1942 онд Германы хөлөг онгоц, Бразилийн хөлөг онгоцыг одоо энгийн иргэд хөлөг онгоцыг Атлантын далаа живүүлээд тэрнээс л Бразил дайн зарлаад тэгээд 25,000 орчим зэрэг гэдэг баха. Дэлхийн 2 дугаар дайнд Итали руу ямарсан. Италийн эсрэг те Америкийн нэмжлэгтээ явуулж исэн юм жишээ байдаг. За хоёлаа төр тасарлаад хоёр дахь нэтгэгчээ дурдчих тий. За Атлас нэвтрүүлгийг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани байна итгэж байна. Ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм а. MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэд технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог. Та бүхэн одоо өөрийн үйлдвэр аж ахуй ч юм уу те хөдөө аж ахуй газар тариалан эсвэл өөрийн хувийнхаа те өрхийн хэрэглээгээ хүртэл цахилгааны эрчим хүчнээ байгаль дээлтэй нарны эрчим хүчээр ногоон эрчим хүчээр шийдэхийг хүсвэл MMS компани мэрэгсэн хамт олонд хандаарай. За баярлалаа. За одоо ингээд хэдхэн баримт дуртаад Бразилийн хамгийн том хоёр юм хөл бөмбөгөлөн Амазоны ширэнг оны талаар хэдэл бас ярий. За Бразил дээр нэг сонирхолтой байдаг нь high school буюу ахлах сургууль төгссөн хувь ердөө 43 байт. 43% байдаг. За тэгээд
Бразил нь болохоор маш одоо diversity-г одоо монголоор юу гэх юм бэ? Олон янз тий. За дэлхий дээр одоо нийт ингээл ургамал амьтны аймаг гэж байгаа шүү дээ. Бразил дээр 4 сая орчим амьтны төрөл болон ургамлын төрөл байдаг. 4 сая. Маш баян гэсэн үг дээ энэ бол. За тэгээ Бразил нь болохоор эмэгтэйчүүдийг айрам цэрэг ахыг одоо зөвшөөрсөн хамгийн анхны улс юм. За тэгээд Бразилд хамгийн их нэр өгдөг байдаг нэр Силва. Тэр нь болохоор ой мод гэсэн үг байхгүй. Одоо мод нэг яадаг байсан. Одоо анх ингээд португалчууд ирээд нэг улаан модыг авдаг гэсэн гэж байгаа шүү дээ. Тэрнээс л Силва гэдэг одоо овгийг түгээсэн байдаг. Тэгээд тэр нь болохоор Бразилд хамгийн их байдаг одоо. Овг байна Силванууд. За Бразилийн хэлээд хэдүүлээ хөл өмгийг ярэ. За Бразилд бол ийм үг гэдэг. Эрэгтэй хүүхэд төрөл нэг бол хөл өмгчин болдог, нэг бол хулгайч болдог гэдэг тийм яриа байдаг те. За тэгээд энэ бол ерөөдөө бас үнний ортой. За дэлхийд дээр хамгийн олон мэрэгжлийн хөл өмгчтэй буюу 7 сая гаруй мэрэгжлийн хөл өмгчтэй гэж байгаа. Маш их тоогоос энэ бол тийм Монголын омыг нугалж байгаа та тийм. За хөл өмг дэлхийн аврах шалралт тэмцээнд хамгийн олон буюу 5 удаа төрүүлсэн Бразил. Тийм учраас хөл өмгийн эх орныг бол англи гэж биш Бразил гэж нэрлэдэг болоод их гардаг. Бразилчууд өөрсдийгөө бас тэгж одоо нэрлэдэг тийм. Уг нь бол Бразилд англичууд элчин сайдын ямаараа дамжуулаад ч юм уу оюутнуудаараа дамжуулаад хөл өмгийг хөгжүүлсэн байдаг. Тэгээ Бразил хамгийн амжилттай нь учраас одоо Бразил бол хөл өмгийн эх орон гэдэг юм байдаг. Тэгээ дөнгөж Бразил нөгөө бүжигтэйгээ ослоод хөл өмг нь бүжигтэй ослоод маш гоё уран тансагт өөрийн гэсэн имиж гарч ирсэн байна. Бразил хөл өмгчнэр угаасаа бүгд мэддэг тийм. За хөл өмгийн төвөнд нэг маш том хар түг тохиолжсэн Бразил дээр. За хамгийн том нь бол 1950 оны хөл өмгийн дэлхийн аварга байдаг. Энэ дээр юу болсон бэ гэхээр Бразил ингээд хөл өмгийн маш гайхалтай түүхтэй боловч дэлхийн одоо аварга төрүүлж чадаагүйсэн. Олимпийн наадмад аюу амжилттай оролцдог байсан. Тэнгүүд 50 оны дэлхийн аварга Бразил эх орондоо зохион байгуулалт болж байгаа. Ягаад 50 оны дэлхийн аварга Бразилд эх орондоо зохион байгуулалт болсон бэ гэхээр тухайн үед Европ төв Аз төв Дайны утаанд тагцсан. Аз эдийн засгийн хувьд сул. За тэнгүүд хөл өмгийн дэлхийн аварга зохион байгуулсан баг ганц Бразил бол тарсан. Европт бол болох боломжгүй ш дайм болсон. 42 болон 46 оны дэлхийн аварга ингээд канселдсэн тийм. За ингээд Бразил дэлхийн аварга зохион байгуулад өөрсдөө ингээд дэлхийн аварга төрүүлнэ гэдэг. Тэгээ тухайн үед бол Бразил яг нөө дэлхийн аварга төрүүлэх юм бол улс үндэстний одоо сэтгэл санааны байдал ч маш олон юм дээр асар том дэмжлэг болохоор байсан. За тэгээ хөл өмгийн дэлхийн аварга Бразил зохион байгуулад эхнээсээ Бразилчууд одоо будаа олгос ерөөсөө дэлхийн аваргад ороод ерөөсөө бүх улсуудыг олон тоогоор очиод эхэлсэн байдаг. Бразилчууд бол хамгийн ихний тоглолтын дээр Мексикийг шууд 4-0 эхлэв те. За ингээд явсараад сүүлийн 4 улс нь тойр тоглоод аварга тодруулахаар болж байгаа. 4 улс нь. За тэгвэл Бразил ихний тоглолтод Шведийг 7-1-ээр очиж байгаа. Испанийг 6-1-ээр очиж байгаа. Тэгвэл Уругвай ихний тоглолтод Испантай 2-2-оор тэнцээд Шведийг арай гэж 3-2-оор очиж байгаа. За тэгвэл Уругвай Бразилээр хоорондоо хамгийн сүүлд тоглох болж байгаа. Бразил тэнцэгэл юм бол дэлхийн аварга болно. Бразил тэнцэгэл юм бол дэлхийн аварга болно. За ингээд Бразилчууд маш их мөнгөөр маш хурдан Маракана гэд дэлхийн хамгийн том зингэлт хүрлэнг байгуулсан. За албан ёсны тоогоор тэр шигшээ тоглолтыг Уругвайтай шигшээ тоглолтыг 100 одоо 80 орчим мянган үзсэн гэдэг. Гэхдээ албан бус тоогоор 200 мянган гаруй орсон. Тэр үед ингээд одоо хөлөөрөө ингээд өөртөө ороо зогсоогоо мохсоогоо үзээ те. Сүүлдээ ингээд бүр хяналтаалцсан гэж байгаа юм чинь. Тэгэд 200 мянган үзсэн тоглолттой зингэлт угаасаа дэлхийд одоо ч байхгүй. Энэ бол угаасаа боломжгүй шүү дээ. 200 гаруй мянган үзэж амар их таахгүй. За ингээд тоглолт эхлээд Бразилчууд Фресагийн голоор тоглолтын 47 тоноод эхний голыг Бразил тэргүүлж гисэн. Бразил 1 гол алдсан ч хамаагүй байсан. 66 тонууданд Итали Уругвайчууд 1 голыг оруулаад Скафине гол оруулаад 1-1 болсон. Бразил бол тоогоогүй. За манайх тэнцсэн ч төрүүлнэ гэсэн чинь 70 тонууданд Гижи гол оруулаад за тэгээд Бразил Уругвайд хожигдсон. За тэгээд энэ хожигдол юу болсон бэхлээр энэ хожигдол дэлхийн хамгийн том оршуулгын газар шиг байсан гэж ярьдаг. Тухайн тоглолтыг шүүсэн шүүгч Англи шүүгч Жорж Ирдер. Яг л 200 гаруй мянган хожигдод уйлсан гэж байгаа. Бүгдээрээ уйлаад, гутраад. Тэгээ тэр олон уйлахар чинь дуун сонсогдноо доо. Тэгээд гарч ирсэн англи шүүгч бол би дэлхийн хамгийн том оршуулгын газараас гарч ирж байгаа юм шиг надад мэдрэмтэрсэн гэж байгаа. Аим шиг. За тэгээд тэр шок бол Бразил улс таар болсон. Тэр мэдээ зургт байхгүй байгаа шүү дээ. Бразил шигшээ тоглолтод хожигдчих ам дараа ингээд явсан. Бразил улсаараа шоконд орсон. Юу болж байна? Яг бол бид нар төрүүлэх хэрэгтэй байсан гэдэг. Цэнгэлдэгөөс хүмүүс нь шоконд орчод цэнгэлдэгээс гарч чадахгүйсэн яг ингээд зүв дүү бод байдал үгээд. Ямар авир. Тэгээ бөөнөрөө уйлсан, бөөнөрөө харамссан, шоконд орсон. Тэгээ энэ болохоор спортын түүхэнд, дэлхийн түүхэнд, Бразилийн түүхэнд спортын хамгийн том одоо тийм шоконд орсон үйл явдал болсон. Улсаар бүр ингээд хөдөлгөнгө үлдсэн гэж байна шүү дээ. Монгол улс олимпийн аврагтаа болоод улсаар шоконд орсон шүү дээ. Энэ бол хажууд мар юу ч байгаа байхгүй тий.
ийм олон тийм том шок бол авсан байдаг. Энэ бол Бразилийн хүүхэнд хард үг гэж ярьдаг. Тэгээд энэ тоглолтод Бразил ургаа төжигдөхөд хаасан хаалгач одоо Барбоза гэдэг те. Энэ хаалгач одоо болтол ингээд тийм. Тэр хаалгач энэс бол бүр сэтгэл готролд орсон байдаг. Тэнгүүд Бразилчууд яадаг вэ гэхээр за Барбоза шиг л болохгүй шүү гэдэг. Одоо хаалгач байгаа буруутгаж байгаа шүү те. Хаалгач нэг бол алдсан. Тэгээд 2014 онд Бразил Чили 2 тороолын цохолд хахад Бразилийн ялгаж Жулио Сезар хэлсүү гэдэг байхгүй. Их хонд нь болж байгаа байхгүй 2014 онд дахиад те. Чилдээ торгуулийн цохол зогсож чад 2 удаа торгуулийн цохол таачаад босч ирээд бодсон гэж байгаа. За би өстө Барбозагийн араас л орсонгүй те. Яг бол 50 он дэлхийн аварга их оронд нь болоод Барбоза онгоо болсон. Одоо тийм одоо харт түүхтэй болсон. Тэр хаалгач бол ингээд насаараа сэтгэл готролд ороод те. Явсан бол 14 он тэр Жулио Сезар яг Чилдээ зохих гол шивгийн 16 таалгач 2 удаа хаалга одоо торгуулийн цохол таачаад бүр сэтгэл нь уужирсан гэж байгаа. За манай баг хожигдсон ч хамаагүй. Яагаад гэх юм бол би 2 торгуулийн цохол таасан би өөрийгөө даварж гарсан гэж ярьсан. Тэгэхээр хөл өмг гэдэг Бразил бол ерөөсө шашнаас амар юм байгаа байхгүй тий. За тэгээд нөгөөх нь болохоор 1938 онд нэг бас үйл явдаг. Тэр юу гэхээр яг хоо Леонидас буюу Хар алмаз гэдэг тэр тоглогчийг бол Италийн эсрэг тоглоулаагүй бол маш олон янз үздэг. Яг хоо гимтэлтэй ч юм уу тий албан ёс орол гимтэлтэй тоглож чадахгүйсэн гэж үздэг бол цаана тийм хардлага байдаг. Итали тэр дэлхийн аварга дөрвөл яг дэлхийн аваргын дэлхийн 2 дугаар дайны юм нөхгүй. Итали дэлхийн аварга төрүүлэх юм бол Итали бас ямар хүчтэй вэ гэдэг айгуу том PR болох гэсэн. Дэлхийн 2 дугаар дай. Тэгээд Итали тэр дэлхийн аварга дээр төрүүлэхэд хагашаад болсон Бразил тоглогч бити тоглоулаад чай гэдэг тийм юу дарамт ирсэн гэж үздэг баталгаатай биш. Тэнгүүд энийг баталж байгаа юм шиг үйл явдал болсон гэхээр аваргын төлөө Италичууд тоглоод төрүүлчихэд ингээ бөөнөрөө баярлахад хожигдсон багийнх нь бид нар энэ 11-ийн залууг амийг аварлаа гэж ярьсан байдаг. Яг тэр хожил эсвэл үхэл гэдэг одоо сахилгааныг хэн явуулсан байдаг. Муссолини дасгалжуулагч тоглогч руугаа явуулаад бид нар хожихгүй болохгүй гэдэг тийм даалгавартай байсан. Тэгээд Итали 38 оны дэлхийн аварга төрүүлээд бүр ингээд дэлхийн аварга төрүүлэхээс илүү баярлсан. Амьд үлдсэн гэдгээр баярлсан. Тэгэхээр энэ бол Бразилд бол одоо 2 хард түүхүүдийн нэг нь. Тэгвэл 1958 онд буюу 50 оны дэлхийн аваргаас дараа Пеле, Гаринча тэргүүтэй Бразилчууд дэлхийн аваргын алтан цомыг Бразилд авчирсан байдаг. За тэгвэл энэ нэг бол хөл өмгч юм болдог, нэг хулгайч болдог гэдгийн жишээ нь Бразил 3 удаа төрүүлж байгаа. 70 онд хөл өмг дэлхийн аварга 3 дахь удаа авсан боловч Бразилийн хөл өмгийн холбоонд байсан тэр алтан дайгна гэдгийг Бразилчууд хулгаалаад тэр нь олдохгүй. Хайлуулаад алга болсон гэж үздэг. Оо ямар харамсалтай. Тэнгүүд нөө хөл өмгийн дэлхийн цом нь үсттэй. Тий цом нь тий алтан дайгна гэж цом байгаа шүү дээ алттай тий. Тэр дайгныг Бразилчууд хулгаалцсан. Тэгээд Бразилд нэг хөл өмгчдөр болоо гэхдээ хулгайчдаар лаг гэдэг ч баталж байгаа үйл явдалж байгаа хөл өмгийн цомыг авцсан тий. Ийм нэг юу тохиолдол байдаг. За хөл өмг ярих юм бол зөндөө юм ярих гэдэг учраас энэ хүртэл хөл өмгийн зогсоё. За хамгийн сүүлд бид нар дэлхийн хамгийн гайхамшигтай дэлхийн одоо уушиг гэж ярьдаг тий. Амазоны одоо ой мод болон Амазон мөрний талаар хэдүүлээ ярья. За дэлхийн цэнгэг усны 20%-ийг нь далаад зөвхөн Амазон мөрний л болдог. Амар байгаа зэн бол тий. За энэ тэгээд секунд тутамд 200 мянган литр усыг далаад өгдөг гэж байгаа. Тэнгүүд эргэн тойрны далаа нь 150-с 200 км газар цэнгэг болчдөг далаа нь. Тэнд нь зөвхөн амьдэрдэг бас амьтад байна. Тийм байна. Далаа нь цэнгэг усны амьтад болох нь шүү дээ. Тэнгүүд далаа руугаа цутгадаг хэсэг нь 80-аас 150 км өргөн цутгадаг. Асар өргөн байгаа зэн бол. 80-аас 150 км. Одоо чи дархан орох зав шүү дээ. Улаанбаатараас дархан орох зав тийм өргөн хэмжээтэй далаараа цутгадаг. Өргөн байна дээ тий. Тэр дунд нь том арал байдаг гэж байгаа. Мангар том арал тий. Манай сумын төв шиг хэмжээтэй. За ийм гайхамшигтай одоо мөрний талаар ярих гэж байна. За Амазон мөрөн Андын орноос эхэлдэг. За Амазон мөрний гайхамшигтай маш олон юм байдаг. Дахиад нэг юм жинхэнэ эхлэлнийг хаана байдаг одоо л толгодчихдог байна. Одоо ингээд юунууд GPS-үүд ч юм уу ингээд төхөөрөмж шинжлэгдсэн Амазон мөрний одоо ингээд эхэлж байгаа цагны хаанаас байд. Тэгээ сүүлний судалгаагаар нийлээс урт тул тарсан. Тий, уг нь бас сайхны хүртэл нийл мөрөн ч хамгийн урт. Тий 6671 гэдэг баг те. Амазон ч 6400-өөс нийлээс урт тул тарсан. Гэхдээ тэр нь одоо бас яг 100% баталгаатай бас хоорондоо маргаантай байгаа те. Тэгэхээр Амазон мөрний дээр эхлэлцэг Андын нурууны хаанаас эхэлж байна. Дээрээс нь нийлийг утгах юм бол чинь өндрөөс урч байгаа учраас урт байгаа байхгүй. Нийлчин болохоор ингээд талаар урч байгаа учраас богино. Одоо шил хятадын хөхмөрөн шар мөрөө ирч шар мөртөнд талаар урчдаг. Хөхмөрөө ингээд газрын зур дээр харахаар богинох юм шиг харагдаг. Өндөөч өндөр газараар явдаг учраас илүү урт замд толдог. Тийм учраас Амазон мөрөн Андын нурууг тэр өндөр замаар толдог учраас илүү урт замд болж байгаа. Дээрээс уруудах тэгшийн хоёр ч өөр штэ. Тийм учраас Амазон мөрөн дээр нэг юм нэг одоо нэг маргаан байна. За Амазон мөрөн дэлхийн
маш олон орноор цутгадаг, дайрж өнгөрдөг. Яг нийт цутгалуудаа болох юм бол одоо Дунай мөрөн яг өөрөө бол нэг 10 гэж бол Амазон мөрний салаа урсгалд нийлээд бас 10 усаар урсдаг гэдэг юм мэдээлэлдэг. За гайхалтай гол нь өмнө нь эсрэг чиглэлд урсдаг байсан юм юу байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд Амазон мөрн урд нь эсрэг чиглэлд урсдаг байсан юм билээ. Тэгээд байгалийн замаа олж байгаа гэрчсэн гайхалтай гэрчил 15 сая жилийн өмнө олж аамдын нуруу өргөгдөж гарч ирсэн голын урсгал тасалдсан юм. Гол баг зэрэг өөр ээж байгаа буцаад Атлантын далаа руу цутгадаг болсон гэдэг юм бас түүхэд юм байна. За тэгээд дэлхий дээр яг нэг голд амьдардаг одоо дельфин байгаа шүү дээ. Далаанхаа гэдэг монголоор тий. Яагаач далаанхаа гэдгийг нэрлэлцэн тий. Дельфин голд амьдардаг дөрвөн одоо далаанхааны нэг нь болох ягаан дельфин юунд амьдардаг. Амазонд амьдардаг. Амазонд амьдардаг маш олон амьтдын хувьд бол нүд нь нэг харах шаардлагагүй. Тэгээд бол нэг уснаа амар болонгортой шорот учраас тийм учраас маш муу хардаг. Одоо тийм далаанхаа болон тийм одоо далайн хаваа туртал байдгаа. За пираня гэж загас байгаа шүү дээ. Одоо нэг бид нар Холливуудын киноноор маш махчин аюултай загас гэж үздэг. Гэхдээ амьдрал дээр бол бас бидний төсөөлдгөөс арай гайгүй. Зөвхөн scavengers буюу одоо нэг тийм пирана ч одоо ямар нэгэн одоо хүн рүү ч юм амтан руу дайрахаас илүү одоо юу сиг зэмээр хоолдог тийм загас байгаа байхгүй. Одоо чон шиг. Одоо чон шиг хинаш нөө шуугаар бол одоо тас шиг байна. Тас шиг юм байна. Тэгээс одоо шууд ингээл бөөнөрөө нийлээл зүв зүгээр явжсэн амт руу дайрсан тохиол байдаг болж хамаагүй баг те. Ерөнхийдөө тийм сиг зэмээр хоолдог юм загас байдаг. За махчны хувьд бол яг харахгүй махчаа. За анаконда гэж одоо дэлхийн хамгийн одоо том могоо байдаг. Бас киноноор гардаг шиг бас тийм амар аюултай биш. Хүмүүс бас барьж чаддаг анаконда тий барьдаг. Томын үед бол үнэхээр асар том амтан бол анаконда байгаа. За тэгээд энэ юу ярих юм бол одоо амьтдын талаар ярих юм бол маш олон зүйл одоо ярьж болно. За маш олон төрлийн хаалцнууд байдаг, могоо байдаг. За тэгээд маш олон төрлийн хоёр нутагтан байдаг. Одоо Амазон мөрөн бол тогтоогдоогүй амтан аюултай амтар одоо хамгийн одоо Тэг яг нөгөө нийт одоо биологийн төрөл зүйлийнхэн тоог бүрэн тогтоож амжаагүй. Хүмүүсийнхэн ов гомгийг хүртэл тогтоож чадаагүй шүү дээ. Харин тийм холбоо uncontacted буюу холбоогүй хүмүүс одоо болтол байгаад байгаа шүү дээ. Тийм. Одоо шилбэл 120 одоогийн тогтоосноор 120 гаруй хүмүүстэй холбоо тогтоогүй омог байгаа гэж байгаа. Энийг болохоор яаж тогтоосон болохоор ерөөхдөө юугаар харж байгаа. Сансрын зургаар. Тийм сансрын зургуудаараа. Тэгээд тэр хүмүүсийг чи ингэж бас янз янзаар Бразилд өөрөө тэр одоо тэ холбоо тогтоодоогүй хүмүүсийг асуудлыг эрхлэх яам гэж байдаг юм байна. За тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь тэднийг бас сайн дураараа тусгаарлалтад оршдог хүмүүс гэж бас нэрлэдэг юм байлээ. Тэгээд тэр овг аймагуд дунд нь бас нөгөө каннибализм буюу хүний махыг идэх одоо тэ яс уламжлал одоо болтол байдаг гэж бас таамагладаг. За тэгээд тэдний яг хуу бас сүүлийн үед хийж байгаа нэг акцтай талууд юу гэхээр тэр одоо тэр холбогдоогүй тэр уугуул байдлаар амьдарч байгаа хүмүүсийн одоо тэднэрт хамгийн үнэтэй зүйл нь газар нутаг байхгүй. Тэгэхээр тэднэр нөгөө Амазоны ширэнгэн ойг те нөгөө одоо тайрах, ашиглах, эксплуатацийг ч юм уу уул уурхай үйл дэд бүтцийн хөгжил явуулахыг ер нь бол эсэргүүцдэг. Ягаад гэвэл ширэнгэн ойд амьдарч байгаа хүмүүс. Гэтэл тэдний нөгөө дуу хоолой тэр төр засгийн шийдвэрт орохгүй байх гэдэг бас нэг асуудал гарч ирээд тэр хүмүүсийн эрх ашигыг хамгаалах хэрэгтэй. Тэр хүмүүсийн эрх ашигыг хамгаалахын тулд тэр нутгийн уугуул иргэд өөрсдөө тэ оролцох хэрэгтэй гэж байгаа боловч тэд нар нөгөө дийлэнх нь өөрсдөө ямар ч холбоогүйгээр одоо сайн дурын тусгаарлалтад ширэнгэн ойд амьдраад идэг бас нэг асуудалтай юм байлээ. Тэгээд газар нутаг нөгөө ширэнгэн ойг хэрэглээд ашиглаад тэ одоо мод цаас хийгээд үйлдвэрлэлчдэд ашиглаад ширэнгэн ойг нурааж тайрж унгаад дид бүт зам одоо тэ үйлдвэр зам тавихын хэрээр тэдний амьдрах орчин хомигдож байгаа. Тэгэлгүй яг асуудалтай. За одоо энэ бол зөвхөн хүнээс гадна амтан дээр бас. Одоо Рио гэдэг Google кинон дээр энэ талаар мессежүүд айгүй хөөгдөг шүү дээ, тийм бидний мэддэг бас нэг гоё Black Jaguar гэх кино байдаг үстэй. Францын. Нэг Францаас очиж байгаа залуу нэг нутгийн уугуул иргэдийн аврах ёстой. Тэдний нэг эцэг өвгдийнхэн сүнс хар ягуарын сүнс болоод. Нэг тийм инээдтэй кино байдаг юм бас. За Амазон мөрөн дээр байнгын гүр ерөөсөй байдаггүй. Гүр барих боломж байхгүй. Яг гэвэл нэг борооны урсгалд асар том дэлтэй. Тэгээд гүр ирэх юм бол маш урт гүр барина. Тэгээд тэр том гүнд юу барих боломж байхгүй. Юу лээ? Суур тий хийх боломжгүй. Тийм учраас Амазон мөрөнд бол байнгын гүр гэж байхгүй. Тэрийг бол ерөөсөй завиарлах хаталдаг. За тэгээд яг мөрөн бол яг юу чимээгүй байдаг. Яг тэгэхээр яг мөрөнд дагсан овг одоо багтай.
Яад л тэр чинь гол нь байнга эргэжээд. Тийм учраас одоо эдэн өдөр ч хамаагүй ингээд голоор хэрэг аялахад хүнтэй тарахгүй хамгаалт. Харин янз янзын сонь содон амтантай таа. Тэр бол янз ягуарч гарч ирнэ, матарч гарч ирнэ, пиранч гарч ирнэ, анакондож гарч иж магадгүй тий. За тэгээд нөгөө холбоо ирэг нөгөө холбогдоогүй нутгийн уугуул иргэд бидний хитэн талаас ажил явж явах бах тий. За тэгээд Amazon мөрний дор Hamza гэдэг одоо сэлэн мөрөн чинь хамгийн гол уртсан 80% доогоор уртдаг гэж байгаа шүү дээ. Тэнтэй адилхан доогоор нь устдаг асар том тийм мөрөн байдаг. Тийм одоо гол байдаг гэх юм уу одоо юу гэх юм те. Одоо тийм нэрийг бол Hamza гэж нэрлэдэг. За Amazon гэдэг нэр нь ямар учиртай? Бид нар бол Amazon мөрөн гэдэг шүү дээ те. Одоо бол бид англиар нэг Amazon гэж яриа сурцсан ба те. За Грекийн домогт бол дан эмэгтэйчүүд одоо те байдаг. Amazon-ы дайчд гэж байдаг. Хар тэнгисийг одоо тойрон аялж одоо дээр мэдгээр алдартай гэдэг домог байдаг. За Европын анхны судлаач Франциско Орелиана гол дээр самсаргууд харахад яг үүнтэй одоо тийм адилхан тийм дан эмэгтэй дайчтай тийм маш дайчин бүлэгтэй дарсан байна. Айгуу сайн тулддаг. За тэгээд тэрнээс л одоо Amazon гэдэг одоо нэр гарч ирээд. Тэгээ Amazon-ыг олчлоо гэж бодсон юм биш үү? Уг нь бол Грекийн домогдсон Amazon одоо Анатолийн хойг хар тэнгисийн ирэг дээр. За яг маш бүдүүлгээр ойртуулах юм бол одоогийн Туркийн Трабзон яг үнэтэй. Хотын ойролцоо байсан нэг тийм Amazon бол эмэгтэй дайчин эмэгтэйчүүдийн одоо тий овог юм байгаа. Зөвхөн эмэгтэйчүүд байдаг, дайчин эмэгтэйчүүд байдаг. Нөхөр өчгөн зорилгоор өөр газар нутгийн ирчүүдтэй нийлчээд хүү гарахаар наавд нөгөө охин гарвал өөртөө өсгдөг. Гэтэл тийм дайчин эмэгтэй одоо нутгийн угуул иргэдтэй таарсан юм биш тий. Тий, гэхдээ яг нэг тэдэрний яг нэг ирчүүд эмэгтэйчүүд байсан юм шиг байгаа. Тэнгүүл нэг эмэгтэйчүүд маш тийм зоримог тулдчихсан. За тэрийг хараад нөхөр бол ерөөдөө Amazon-ы дайчтай адилхан юм байна гэдэг одоо тиймэрхүү юм гарсан. Нэр нь бол юм түүхтэй. Тэр хаалын грекийн нэр Amazon дээр очиод очисон шалтгаан энэ байна. Гэтэ маш гоё нэр те. За тэгээд дэлхийн хамгийн агуу холын зан сэлгэж Мартин Стрел Amazon голоороо сэлсэн бас цорын ганц сонгож явдсан байна. Тэгтээ ерөөдөө нэлээ урт сэлсэн гэж үздэг юм байна. За Amazon 2016 онд Amazon шинэ юм олдоод байдаг гэж байгаа шүү дээ. 2016 онд Amazon-оос асар том шүрэн хад олдсон баг. Шүрэн хад. Тий. За хэдийгээр 1900-аад оны үед бол шүрэн хад байдаг гэж одоо хүмүүс бол олж исэн бол чиг баталгаатай нотлохоо байхгүй байсан. Тэгээд 2016 онд бас айгүй том шүрэн хад олж исэн юм байна. Тэгэхээр өөр зөндөө юм болтон тий. За Amazon-ы голын ихэнх хэсэг нь Карибын нэгсэн арлуудын эргэн тойронд цутгадаг. Одоо цутгаад одоо ингэ хоошоо маш явах нь шүү дээ тий. За энэ болохоор Карибын нэгсэн арлууд руу шилжүүлээд далайн төвшинг 3 см хүртэл нэмэгдүүлдэг. Тийм байна. За Сахарын элсэнцэл Африкаас Амазон хүртэл ингээд үлээгдээд тэгээд маш гоё эрд сулжоод Амазондоос нөлөө үзүүлдэг юм байна. За тэгвэл Сахарын цөл чи өөрөө бас нөгөө талаар Панамын East-Most шүү дээ, тий. Панамын өндөрлөг өргөгдөд тэрнээс болоод дулаан урсгал юу л очихоо болоод Атлантын талаар очихоо болоод тэрнээс л Сахарын цөл үүссэн бас шалтгаан. Тэгэхээр энэ Сахар болон Өмнөд Америк хооронд маш одоо холбоотой байдаг. Ердөө л 20 мянган жилийн өмнө Сахар чинь нов ногоон байсан байхгүй. Тэгээд одоо юм 20 болсон. Тэнгүүтээ 20 мянган жилдээ нэг юу идэх гэж байгаа. Сахарын цөл буцаад ногоон болдог. Тэр ахаад ногоон болно гэж байгаа маа. За тэгээд одоо Amazon мөрний одоо экосистем хүрээлэн орчин маш чухал ач холбогдолтой. Голын тижээлээр тижээгдэг ургамал агаар мандлаас асар хэмжээний нүүс төрөгчийн давсны эслийг татаж үжил төрөгчийг шахтгаа. Товчхондоо Amazon бол ямар ч одоо үнээр хамаагүй тэр Amazon одоо мөрнийг хамгаалах хэрэгтэй. Дэлхийн хамгийн том уушиг гэж явдаг. За Бразил өөрөө юугаар алдартай? Үхрийн махаар алдартай. Би Бразилд очиод тэгсэн чинь хамгийн гоё нь Бразил үхрийн мах ингээд юу зураг үзүүлээл. За би тань одоо гуйны хэсгээс өгч байна, хааны хэсгээс өгч байна, нурууны хэсгээс өгч байна. Тэгээд хүмүүс ингээд тоогоочд нь барай авчихдээ юм бэл. Том гуй юм уу юунууд. Тэгэл тэрнээс ингээд буфе олон тэр ингээд өшгөлөөл өгөөл мах өгчтэй тэрүүгээр гоё. За миний хувьд бол Бразил улсад хамгийн дотныг басан. Би Бразилийн музейг үзээд үнэхээр гоё байсан. Маш олон тийм үндэстэн байсан. Бразилийн Сан Пауло хотод 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын нээлтийн тоглолтыг бразилчуудын дунд үзсэн. Энэ бол миний хизээж мартагдчихгүй явдал. Тэгээд Хороттайсан тоглолтод Бразил 3-1-ээр хоцсон. Хамгийн гоё нь юу гэхээр тэр цэнгэлт хүрээлэн дам бразилчуудын дунд суугаад үзэхэд Бразилийн төрийн дул байсан. Тэр цэнгэлт тэр чигээрээ төрийн дуулаад дугаад 1950 оноос хойш анх удаага дэлхийн аваргыг хөл өмгийнх хорон авч байгаа шүү дээ, тийм. Дэлхийн 5 удаагийн аварга. Тэгвэл Бразилийн төрийн дуулын сүүлээс нь үгэлдэг байхгүй. Рэп юм уу тий. Рэп одоо үгэлдэг. Тэгвэл цэнгэлт тэр дараа үгсэнтэй. Би бол тэн дээр
хүн нэг төрийн дуулаа сонсоод нэг олимпийн наадам ч юм уу гоё биш шүү Тий. дээ. Би өөр улсын төрийн дуулалыг сонсоод өөлсөн мэдрэмж бол ерөөсөө тэр байсан. Үнэхээр гоё. Би тэрийг бол одоо эзэж бодох ингээд хамаг ус босоо. Тэгээд яг тэрний өмнө урд Jennifer Lopez дуулаа тий. Тэцэнгэл төрөлд. Үнэхээр гоё мэдрэмжийг бол Бразил улсаас авч ирсэн. Одоо эх 5 сард зандаа битэр ахаад Бразил улс руу аялах. Энэ одоо манай Рокийнхонтой цуг аялах тийм юу байгаа. Төлөвлөгөө гарцсан байгаа. За дахиад сайхан аялаад гой хөлбөмбөг бүгд зараа заяа. Тэгнэ. За ингээд та бүхэнд шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сүгийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Нэвтрүүлгийн хөтлөгч нийтлэгч Батцаяа болон мөнгөцөл миний бие хүргэлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр суугийн ТV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлгөөнөөр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давхаж ураатай бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилээр ивэнтэтгэн та бүгд төрөж байна. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.